Сайн байцгаана реакшн дээр тавтаа морилцгоо. За. Энэ удаад бид нэр манай Молко кино болон зомбитой кинонуудын найруулагч болох Гүти маань бас найруулсан кино. Гүти маань хийсэн киног ер нь бол өөрөө зохиол, найруулга гэдэг бүх юм дээр нь ажилласан. Өргөн дэлгэцээр биш кинотеатруудаар тий кинотеатрын анхны бүтээл шүү дээ. Одоо Гүти маань хамгийн анхны бүтээл 90-өөс ирсэн зочид уран сайхны киноны албан ёсны яг гэдэг өөрийнх нь нөгөө нэг яг гардаж хийж байгаа кино, театрын кино. Тэрнээс ч өмнө нөгөө нэг таламтын зомби дээр бас садч найруулагчаар юу нэ. Тэр нь бол гардаж хийсэн нь бол анхных те. Тэгээд бас хүмүүс мэдж байгаа бол нөгөө сүүл бас гарсан мөрч гэх кинон дээр бас найруулсан. За тэн дээр гарсан бас нэг Мики гэдэг одоо жүжигчин байгаа. Тэр маань одоо манай Молко киноны зураглаач байсан. Сая Яцаа хэмэр дээр бас тоглосон байлаа. За Микигийн бас 90-өөс ирсэн зочид. За тийм сайхны кино. За маус хийж байна. Orange Entertainment те. Энд чинь 1000 магадгүй тэрнээс ч олон жилийн өмнөх түүхийн үн тоолдвор. Бидний өвгдөөс энэ нутагт амьдарч байсан гэдгийн баталгаа. Бата агшигаа олж дүнгээ гаргуул гарын үсгийн зурвал өөр ямар ч арга байхгүй. Хичээлд сууган бах та. Эвэн агшаа. Та гарын үсгээ зураад өчсөн бол би гайвахгүй яваад үгүй шүү дээ. Юу ч сураагүй чамд би тэгээд гарын үсгээ зураад дүнгийн чинь тавьж өгöd баяртай гэж явуулах уу? Тийм юм байхгүй. Юу н бид нар үгээ чи аа бэгүй яа сурах хэвтэй. Цаг хугацаагаар шилжиж үзэх юмсан гэж мөрөддөг байлаа. Хаашаа явахыг танаас болж байхгүй юу? Яг л тэр агууруу орсон. Гэхдээ ингэж гинтхэн бод төгөөл гэж бодож байсангүй. Би нутгийн бактер байсан байна. Харуулсын хараал тээгч, хамаг сэтгэлийг сэвтүүлэгч, хөрөлцөх сүйдэрчгүй далд орвол. Чивтэй үнэхээр цаг хугацаагаар шилжиж байгаа юм байна. Би Instagram-д 10k фолловертай шүү дээ. Гагра. Тим ямар авах вэ? Археолог. Айлгой километр физик биолог. Нэлээд зэх уу? Та энэ жолоогаар арчиж. Одоо би арчих уу тий? Харчин би арчиж өгөн шүү дээ. Караа. синопсис дээр нь тэгсэн байсан юм байна. Байсан байх магадaltaй. Яг би бол энэ киног үзсэн юм аа. Тэгээд яг мэдээд юм л да. Тэгээд хамаагүй яг аль хэсгийг нь ярьж болох юм бол те. За ямар ч тач юу юм байна. Шууд яг нэршгээр мэдээж нөгөө 90-өөс хүмүүс очиж байгаа. Тэгээд археологч одоо жүжигчин ялдах маань бол ийм Мартан багш шиг юм байх нь шүү дээ. Энэ vibe бол нэг юу баста нэг юм ранго нисэх шиг баста. Ямар ранго гэж. Ранго гэдэг нэг гөрүүлтэй юм гэдэг шүү дээ. Тий. Ер нь нэг юм копочотын vibe байна. Хоёр талаас Аймаинаас тий. Хоёр дайсан бодолцох байгаа юм шиг тийм vibe дээ. Тийм байна. Энэ дуу нас тийм юм тий. Энд чинь 1000 магадгүй тэрнээс ч олон жилийн өмнөх түүхийн үн тоолдвор. Дахиж үзэж байгаа юм. Яг тэгэхээр ч одоо баг сая хэлж байгаа юм шүү те баг тэгэхээр Чингис 13 хаан ч одоо 800 жилийн өмнө гэхээр ч 1400 оны үе юм болов. Тэгэхээр Хабул хаанаас өмнөх цаашаа гэхээр ч Ер нь бол бүр 1500 ч байж магадгүй л бах те. Ер нь бол манай хоёр хүн бол нэлээд түүх юм маш чухал зэнглаараа очтیں۔ Энэ одоо өнгөрсөн рүү ингээд явдаг 90-өөс өнгөрсөн рүү явдаг Монголын баг хамгийн анхны кино. Хүмүүс чинь нөгөө Монголын хамгийн анхны гэж ярих аюу дуртай дээ шүү дээ. Бас яг биш л тий. Тийм зүгээр нэг кино байдаг шүү дээ. Дайны үеэр явдаг шүү дээ. Дайны үеэр явдаг. Тийм. Тэр чинь яг яваагүй зүгээр худлаагаасаа яасан байдаг үстэй. Тийм үү. Тий. Худлаагаасаа дайны юу гэдэг юм уу? Эмоц хийснийг. Гэхдээ бүр тэрнээс өмнө л байсан юм да.
Эмоц орчин болохоор нөгөө баян бол. Тийм тэрнээс өмнө. Тэр баян болчин болохоор юм жүжигчтэйг яваачаад ингээд нөгөө тавилттайгаар хийсэн байдаг шүү дээ. Тийм байдаг. Тэгээд би нэг Орсын кино саанддаг байхгүй нөгөө юу лээ бид ирээдүгөөс ирсэн. тэр бүр амар. Тийм хоёрдугаар дайн руу нөгөө яваарч. Монгол бас яг тэрийг дөрөв. Тэгээ нөгөө хас тэр Яг тэрнтэй адилхан юм те. Одоо ойлгомжтой болчихсон шүү дээ. Тэр чинь нөгөө нэг нуурын усаас сэлэх гэж ороод дөрвөн залуу. Тэгээд нөгөө хийдэг ажил нь болохоор нөгөө юу гэдэг штэ нэг юм нөгөө хоёрдугаар дайны үеийн олдуруудыг олж тэгэж нөгөө ингэж одоо юу гэдэг зарж болруулдаг гэх юм уу. Контрабандын 8 гэсэн шүү. single ladies байна. Тэгээд нөгөө нэг юм өөрсдийнхөө түүхэнд нөгөө жоохон дургу те нөгөө баг нази үстэй харах зүйлгүй байсан болсон те. Тэгээд нэг нацист шивэстэй ч тэрийг дааж тэрийг бүр ингэ чулуугаар ингэ зүлээд ингэ бусаад нөгөө шивэсээ. Тийм. Яг дайнд тэр нөгөө ямар байсан бүх юм мэдээж харж ирчээ. Тэрийг үзчихээд би бас тэгээ амар их оронч хүн болдог өстэй те. Хоёрдугаар чи хоёр ангитай. Хоёрдугаар тэр жүжигчтэн солигдсон байдیں۔ Харин тийм те. Гол тэрийг жүжигчсэн. Харин тийм би нэг гайхаад юу болоо. Тийм кино чи амар амгүй болчтой юм л шиг нэг дуртай дүр гол дүрийн солиогдсон байгаа байхгүй. Тэгснэ өрнөл нь үргэлжлээ надад. За тэгэхээр Готта антаж хэлэхэд ирээдүгөөс ирсэн зочид киноныхаа 2 дугаар ангийг хийвэл жүжигчтэй сольж болохгүй юм шиг. Тэгээ гол дүрийнхээ ядч те. Тэр бол бүр гол дүрийн дүрийг солилцоод байдаг. Тийм тэгээд та нар бас одоо манай шинэ жилийн Москва за тэгээд мөрч манай зомбитэй кино байна. За тэгээд манай цуврал бас Москва байгаа тийм. Тэгээд эднэрийг үзээд тодорхой хэмжээнд таалагдсан, инээсэн ч юм уу тийм мэдрэмж өгч чадсан бол бас энэ хөө ирээдүгөөс ирсэн зочид гэдэг кино бас Букантууд гарч байгаа юм байна. Тэгээд Кантраас буухаас өмнө та бүхэн бас үзцгээгээрээ маа найзын хийсэн киног бас дэмжээрэй гэж хүсэж байна. Ер нь бол киног бас хэдий хүмүүс муу үлдэх гэсэн яг кино театрт нь очиод үзчихэл ер нь их зүгээр байдаг л та. Тийм бас нэг театрын мэдрэмжийг бүрэн өгөх л та тийм дуу мууны бас чанар их өөрчлөлт. За бас хамтран ажиллагч Гүрмэн компани маань оруулж ирдэг Брадис гэдэг цай байна. Тэгээ би болохоор Green Tea Whitley маань гэж юм тэгээд энэ цайг одоо бас аваад тэгээ. Оосон нэг бэлэн байж байгаа. Оосон бэлдээ тавьчихсан. За энэ арай тавилттай гос. Өөдөө цай авах гэж байгаа юм уу? Би мус кермал явьжсэн. Керманаас гараад. Юндээ манайх нэг юм түүхэн кино хийхдээ ер нь тулаантай хэсгүүд дээр жоохон фейлддэг юм санагддаг. Гэтэ сая харин тулаануудыг харсан ч амар зүүн шаажин тий. Тэр морин өрөндөө тэр харж байгаа нас л. Араб тэгээд киног айгу ингээд бүр амар өндөр төлөвтэй жагаад нэг үтчихгүй юу? За нэг Кантерт үзэж таарсан юм аа. Яг хаа тэгээд айгу гоё кино байсан л та. Би нөгөө нэг жүжигчдийн бүрэлдэхүүн амар гоё байсан. Тэгсэн тэр зүгээр нэг яг сайн нөгөө номсомор хардаг хэсэг нэг тийм график болж ирдэг. Тэр нь арай шахах арай л тэндээ байсан. Одоо бол бүх юм хөгжөөд сайхан AI-аар ч бас юм хийлэгдэг болсон. Тэгэхээр график нэлээд сайжирсан тий. Тийм. AI-аар хийлгэх чинь ингээд бас нөгөө бүр альбиас нь болчихж байгаа шүү дээ. Кино индастри дээр ингээд оруулж болох гэдэг нөгөө одоо юу гэдэг Оскар жишээ нь энийг ингээд хүлээн зөвшөөрсөн ч гэдэг юм те. Холливуудын кино холбоо гэж байдаг. Тэр бас ингээд энийг ингээд хүлээн зөвшөөрсөн. Одоо хийж байгаа кинонууд хэмжээний ашиглаж болно. Гэхдээ тэрийг заавал одоо ингээд мэддэх ёстой ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмнууд ер нь байлээ. Тийм аа. Тэгээ энэ өөрөө нөгөө нэг одоо орчин үед юм өгч байгаа болохоор нэгт нөгөө зардал амир хэмж байгаа тийм. Ч одоо график ч цаг хугацаа зардал хоёрыг бол амир хэмнэн. Тэгэхээр ер нь бас их гой цагууд амьдцгааж юм гэж өсөөтэй бодсон. Тийм байна. Одоо бол янз бүрийн тийм кино ихэд бас сайхан график бол нэг зовлтгүй л болж байгаа юм шиг байна тий. Тийм. Хэцүү гайгүй. За мэдгүй бүр ингээд за график хийлгэлж гисэн тэрийгэ сайжруулахын тулд бас эсвэл AI-аас гаргуулж авсан юм аа өөрөөсөө сайжруулахын тулд дээрээс нь жоохон ажилдаг ч юм уу тэгж хийж байгаа. Яг сүүлийн танхад бол хүмүүс реклам одоо Монголд реклам болон клипэн дээр бол нэлээд ашиглаж байгаа юм шиг харагдсан. Реклам дээр бол ашиглахад яах вэ? Тийм шүү дээ. Кинон дээр ихтэй үнэхээр бүр хэцүү шүү дээ. Кастинг жоохон ашиглал. Кино ч голны тэр хэцүү сценыг авч байгаа нь дараа нь амар том үнцнүүд юм шүү те. Тэгээд Джеки Чаны бүх толооны сценыг Джеки Чаны амьдралыг зүгээр яг хөө хүмүүлгэж байгаа юм шүү дээ. Нэг ч орлон тоглогчгүй зүгээр тэгж жийсэн өний. Юу зүгээр госчээд гэнэстэй. Гөө одоо хусан ч одоо яах вэ? Бүхлэндээ тийм ээ тийм. Тэгэл юм хөгжиж байгаа юм. Удахгүй ер нь хамгийн анхны бүтэн AI-аар бүтсэн кино гарах гэж бодож байна. Рилүүдийг үзээд энэ яг жинхэнэ бичлэг юм болов AI юм болов эсвэл ялгаж чадахгүй байгаа. Тэгээ доотлын комментиг хайж байгаа юм чинь. За коммент уншиж. Нэг юм амтай айл үүд. Нэг коммент Univision байгаа юу гэнэ. За энэ дахиад хариулж байгаа. Хариулж.
бүх кино театр гарч байгаа шүү. Тийм шүү. Би яг Univision-аас хайх гэж байна. Яг Univision-д орох нь бол мэдээж хэрэг цаг хугацааны асуудал Тийм. таарна. Хамтран ажиллаж мэдээж тэр тавгаар DD шиг гэдэг. DD ч одоо Univision-ийн нэг компани шүү. Гадны одоо нөгөө гадны гадаадд байгаа хүмүүс жишээ нь бас үзэх сонирхолтой байдаг тийм. Тэгэнгүүт тийм хүмүүстэй зориулаад бас 1-2 сарын дараа орох байхаа. За тэгээд мэдээж ялтах маань тоглосон байна. Гоё жүжигчин шүү. Гоё болоотой. Баяртай гэж явуулах уу? Тийм юм байхгүй. Гоё болоотой тий. Үндэсний телевиз яваад. Хамгийн гайхалтай нь Age of Empire гэдэг тоглоом байдаг шүү дээ. Амар том тоглоом байна шүү дээ. Тэр Тийм. доо. Тэр чинь нөгөө нэг юм эзэн төрнүүд ингээ хоорондоо байдаг тоглоом байдаг шүү дээ. Тэр үед модчин гэж хүмүүс ярьдаг гэсэн юм. Тэрэнд харин Бэрэгний сүүлийн гарсан үйлбэн гэдэг аюул олон жил юм гарсан л та. Тоглоод ингээ Монголыг наваа тоглож ирсэн чинь нэг л юм таньдаг хүний хоолоо яваад идэв. Тэгсэн чинь хараа ялдах доо болсон байдیں۔ Ялдах байдаг. Gaming industry тийм байр суурь эзэлсэн юм байж байгаа. Гайхалтай зүйл байгаа шүү дээ. Тийм ээ. Хамтран ажилласан манай Gourmet компани байлаа. Тэгээд ирээдүг үс ирсэн зочид уран сайхны киног тийм ээ Гүтх хэмээн сайхан киног бүх кино театраар хүлээн авч үзээрэй. Баярлалаа. Баярлалаа.